Бүгд өдрийн мэнд хүргэе. За би нэг Бачаргал дарга Тэмүүлэн гишүүний даргын бас хэлж байгаа зүйлүүдтэй зарчим ижил байгаа. Яг энэ зээлийн асуудал дээр улсын хурлын гишүүн бид яг нэг хоёр нүртэй байгаа юм аа. Нэг Янок гэдэг нэг бурхан байдаг шүү дээ. Грекийн бурхан. Яг нэг хоёр тал руугаа харчдаг. Зээл ав гэдэг, авсан оноо ашиглаж болохгүй гэдэг. Тэгээ яг л ийм нэг юм дотор яваад байдаг. Тэгээ энэ зээл болгон чи өөрөө нэг улсын хурлаар сойрхон баталж байгаа учраас хууль واخгүй. Хуулиудыг бид нэр хэрэгжүүлэхгүй гэдэг зүйлийг ярьж болохгүй. Тэгээ ерөөсөө ихэнх энэ авсан зээлүүд чинь цаг хугацаанд дуусч байгаа юм байхгүй нөгөө төсвийн тусгай шаардлага байд юм уу тодорхой төсвийн хууль. За бидэд төсвийг алдагдaltaгүй батална. За төсвийн зарлагдaltaа энэ гадаал зээлийн ашиглалтын асуудлын тааз тогтоочдөг. Тэгээд одоо авсан зээл маань ашиглагдахгүй байсаар хагаад жишээ нь одоо 10 зүйлийг барьж болох байсан бол барих хугацаанд явсаар байгаа ч юм ашиглах дээр зээлийн орон зай хомигдсаар байгаа юу гэхээр нэг 8 зүйл 9 зүйлийг барьдаг ч юм уу. Яг нөгөө хүрх өстэй үр дүндээ ерөөсөө хүрхгүйгээр л ингээд зээлийг маш муу ашиглаж байгаа. Маш муу. Сая тэгээ Бачаргал дарга нэг тод жишээг энэ тэр газрын төсний үйлдвэр дээр ярьж ин л т. Бид зээлийг авсан нэмэлт санхүүжилтийг чи баталгааж өчгсөн. Тэгээд яг төсөв батгахтай эргээр нь харж зугаад үгүй шүү. 200 тэрбумыг заарна. Яг ингэчээд ахаар бидэд ерөөсөө нэг тийм улсын хурлын гишүүд бидэд биш шүү. Бид өөрсдөө аав хичээд зарцуулж болохгүй хичээд байгаа. Тэгээ яг олон нийтэд мэдээлгээд Тэмүүлэн нараа хэлж зөв. Олон нийтэд бас мэдээлжүүлэх нь зөв. Гэхдээ эцсийн дүндээ яг энэ дээр цаашдаа яах вэ гэдэг бодлогыг энэ улсын хурлын гишүүд гаргаад байгаа шүү. Ялангуяа аюулгүй байдлын бодлогын байнгын ороо төсвийн бодлогын байнгын ороо гаргаж байгаа. Хуулийн баталж өгчөөд төсөв дээр өөр зүйл яриад байгаагаа одоо бидэд бас нэг анхаарах зайлшгүй шаардлага байна. За яг энэ эрчим хүч дөрөв төслийг бол дэмжиж байна. Төвийн эрчим хүчний системийн энэ хэрэглэгчийг бол одоо ангиллыг зөв болгохгүй бол яг энэ төөрхийн нэг хэдэн аж ахуй нэгж байгууллага тэр дундаа уул уурхаан аж ахуй нэгж байгууллагууд дээр бүх ачаа яваад бусад хэрэглэгчд нь бол үндсэндээ жоохон ингээл дайгдал явж байгаа. Тэгээ энийг одоо бас цаашдаа аюулгүй доктортой болгоод явах юм бол энэ төвийн эрчим хүчний системийг одоо хидэд бас ангилж хэрэглэгчээ хуваах байт юм уу? Бас их хит нүсэр том сүлжээ авах шиг байлаа шүү менежментээ болоход. Тэгэхээр би одоо яг эрчим хүчний мэрэгжлийн хүн биш. Гэхдээ яг мэрэгжлийн тайлангуудыг аваад үзэхээр энэ аж ахуй нэгж байгууллагуудынхаа нуруунд дээр энэ эрчим хүчний энэ үн өртгөн явж байгаа юм билээ. Тэгж харагдахаар байлээ. Тэгэхээр энэ дээр ерөн зүгээр эрчим хүчний ам цаашдаа бас тодорхой бодлого дэвшүүлж тодорхой дөрвтэй зүйлүүдийг хийгээсэй гэж одоо хүсэж байна. Ерөн эрчим хүчтэй байж ич энэ улсын эдийн засаг өргөжин тэлэн доктортой байна. Ажлын байр нэмэгдэнэ. Энэ дээр бол хинч үгүйсэхгүй байгаа. Тэгэхээр ерөн зүгээр энэ баталсан энэ зээл тусламжийн энэ ашиглалтыг одоо сайжруулахад ямар ч байсан бид нэг зарчмаар хандмаар байна. Өнөөдөр бол хинч эсэргүүцэхгүй шүү дээ. Бүгд дэмжиж гин гэдэг. Яг төсөв баталгаа болохоор бүгд эсрэг болоод явцдаг. Одоо тэгээ нэг баахан тааз тогтоож өгөөд энэ дээр аль төслөө яаж ирэмблэх үү гэдэг л бөөн хэрүүл урвал тэгээ боломжгүй нөгөө гадна дотны зээл тусламжууд нь гайхаад байгаа байхгүй. За хоёрдугаарт ерөн буцалтгүй тусламж гэдэг бол ерөн эцсийн нүндэ худлаад өв. Тэгээ үн өртгийн үед явсаар хагаад ялгаагүй болдог. Тэгээ биднэрт бол мөнгө байгаа штэ. Баялагын сан гэдэг. За ирээдүйн өв санд ингээ хадгалсан мөнгө гадны банкнд маш баггүйтэй хэвтчихэл байна. Энэ дээр бас одоо тодорхой хувийг дид үстцийн салбар руу оруулаад тэр боссон дид үстцийг хувьцааг нь хар төмдөө ингээд ч юм уу тодорхой бүсүүдийн иргэдэд ингээд хувьцааг нь өчөж болдгоо юм. Тэгээ давхар баялаг өртөх гэдэг нь шүү дээ. Тэгэхээр бидэд ингээд зээл биш уг нь бидний дотоод нөөц болцоо зөндөөл зүйлүүд байгаа. Зүгээр би яг хуу ийм зүйлүүдийг нэг асуулт асууж ярих гэж бодсонгүй. Тэгэл бүгд бөөрнкөлөл хариулна. Та хэдэд бол буруу байхгүй. Бидэд бол хуулийн баталж байгаа. Тэмүүлэн гişүү гэлнэ.